Танай бригадын өдөрлөгт бүхэн чөлөөт барилдааны дэлхийн аваргын мөнгө медаль бүгд найрамдах Монгол Ард улсын зан манай нутгийн хүү дэндвийн төмөр оролцож байгаа нь биднийг улам баярлуулан бахархуулж байна. Дэндүү Арслангой барилдах нэ дээ. Үгүй амлах юм гинлээ. Мөн. Миний өвг Төрбат аваргын бүхийн заяа шингэсэн энэ зодог аслан заанаас доош солтон шилжиж байгаагүй юм. Уулыг зас, эрийг нас гэдэг. Би хүүдэн зодгоон тайлж өгч байна. Өмнө, заамн. Удамтын зодгоон нэр төртэй хадгалж, биднийхэн хүрээгүй газар хүрч, барилдаагүй хүчнүүтэй барилдаж, аваагүй цолоон гүртэж, мэхэн дээрээ мэх, хүчин дээрээ хүч нэмж, аваахаа нүр, ардынхаа нэр, улсынхаа сүрийг бадруулж явахыг ерөөй. Манайха ямар санагдав да? Чи хоёрыг ингэж хүндлэх гэж энэ найр, наадам, гэр, орон энэ гэр чи хоёрыг гэрлэхэд хөрсөн гэр мөн үү? Тэгэлгүй яах вэ? Чи сайхан нутаг, сайн улсын дунд өссөн юм байна да. Чамд аятайхан байвал энд хэд хонох вэ? Чамтай л хамтай надад хаач адилах. Цагийн ихэнхийг гав ганцаараа өнгөрөөнө гэдэг ч тийм аятайхан биш дээ. Юу гэнэ? Жилд цөөхөн хоногд хамт байх юм биш үү дээ. Өнгөрсөн жил үндсэн ажиллаараа 2 удаа, барилдахаар 2 удаа гадаад явсан. Бэлтгэлд хичнээн ч хоновдоо. Бүхий авгаал гэдэг нэр үлдэх юм. Миний санаагаар дааж болохгүй юм байна шүү дээ. Чамаг өнөөдөр нутгийнхаа залуустай нийлээд айл хисээд явчих болов гэж их айжлаа шүү. За хаанаас? Танай чи их сайн хүн юм аа. Бид хоёр зөндөө юм яриад намайг үнсэл уйлж ийлээ. Чи хоёрыг хэд хоноолох юм яриад байна лээ дээ. Хөөрхий дээ. Би мө ээжийг их өргөддөг. Энэ гэрийн чинь хамаг ажлыг хийдэн шүү дээ. За, унтж ямар.
чигээ. За чанаа гэдэг. Багар гэдэг чи хүү харуул яах вэ? Өөр хүний цацаа. Төрсөн нутаг гэдэг сайхан шүү. Энэ олон шувуунууд нь хүртэл танд юм шиг. Энэ чараа хитэрч эхлээ. Нэг нэгээр нь дэвшчихсэн сүргээр нь дуугаар нь таньж байна. Нэрэн баг байхад ч сайхан байжээ. Хөөх төмөр чи тэр мөнх цасан туссан нарыг хараа. Ямар гоё вэ? Тийм ээ, миний харах дуртай бол. Би багада мөнгө тасан туссан нарыг харах гэж өглөө хэрт тусдагсан. Манай нутгийн байгаль хинээхээс юугаарч дутхгүй юм чи надад санагдав. Чамд тэгээд энэ сайхан барилга барих санаа төрөхгүй байх гэж юу? Тэр бодвоштай санаа байна. Хоёр хүүхэд ирж явна уу? Энэ хүүхэд ч бүр хэнээгийн алдаж буйцчтэй. Өцөгдөр уурган дээгүүр нь алхаж харагдсан. Өнөөдөр гөгшин мар юм зайдлаа. Маргааш толгой дээгүүр нь хариж мэдхнэ. Минийхөө энэ хоёрыг эмээлдээд ойч. За. Аав хаачих нь. Зүгээр. Сайхан ойрцгоо уу? Сайхан. Миний хүү хүрээд ирв. Али ижи би хийлцээ. Юу. Ма, цагаан авчаад уу. За. Тэр бин аваад юу? Төмөрт би цагийг өгчөөд эргээд ирье ажээ. Яах юм бэ миний хүү? Явж амар. Өнөөдөр яасан халуун өдөр болох нь? Харин тийм байна. Халуун өдөр болох нь. Та чинь наадтай хүү юм аа гэж. Танаа энэ бирийн айс цангийнх нь хөөрхний Жохмаа. Та хоёр ч нунтаг усныхаа ах дүүгээр орох юм байгаа үстэй. Харин нарангаас суудах Юу? Ах дүүгээр орох байхаан авгаагаас асуух хэрэггүй. Та хоёр ч нэг гэрт ороод хэдэн жил болж байгаа вүлээ? 3 жил. Урваа. Аваа дөөмөн ямар шиг байна? За шалахгүй. Ирэх жил цэрэгтэй өгнө. Хүн насны болоогүй шүү дээ. Пиэр болж төрөө цэрэгт мартахгүй. Эм болж төрөөд хүүхэд төрүүлэхгүй бол эхнэр гэдэг наадан дүнсдэг хоёлын дэлж биш дээ. Бидэмтэй бөхчвөл. Цэргээс эрэхтэн нэг юмтай суулгаж ачаам үзэх. Цагаа. За. Миний мөтөн төрхөг яаж тоосон бол доо. Бас цайгийг хийж өгдөг байх нь
бие биендээ сайн гэдэг нь. Би ч гэсэн хизээ нэг иймэрхүү гэртээ болно доо. Одоо ч тэгээ сууж нийлхээ өөрөөсөө мэддэг болсон хойно заяан мэдээгээ залбирсан хас. Овоо эртч юм байна. Өөдөл хайл босхоосоо урууд хайл унтахаасаа гэдэг үз. Манай энэ зөрүүд өвгөн хүүхдгүй юм гэж дурамчгал байх юм. Хаяа. Дэндүү ах эзэний ясар хүүхэн болохоор бүхэн удам ухсаал гэж бодож байгаа. Хүүн одоо зам боллоо. Залуу улс бишгүүдэл гаргана үз. Одооны багчууд ч хүүхэд шуухад гэж сөйд болохоос эрдэм намд эцгээдэг болоо шиг те. Тийм ээ тийм. Бид хүүхэд цувуулж гэрээ мухар сагсаар байгаад юу бүтэвдэ? Ястай. Төмөр, Юугаа? чидад машинаараа явахгүй юу? Зүгээрээ камераар явъя. Хайлууха. Минийхөө. Нааш. Авдууч. Чи уяар очиж бай. Нараа. Ийшээсөө. Зүгээр таас. Маа. Энийг захиад тооч. Манай энэ хавьд энийг дийлхэн гараагүй дархан болчиход байгаа юм дээ. Бид ч хөвшснэх үз. Танай хүрийн шарын сэрүүдээ мөнч хүчтэй сайхан амьтан байж билээ. Болдоо. Наадах чи хүчээр биш. Эвэр хугалдын гинлээ. Гараа гинтэй чиндээ. Юу хөвдөө төмрөө. Наадах чи шарын ясгэн шүү дээ. Бол. Чамд хий харгал дутаж бай. Аль. Зам болсон хүн гэдэг чинь хүчээр биш. Эвээ голцоо барилдаг юм. Хийгүү гэж байдгүй. Цаад хүнийхэн хийгийг харж хүчээр гарцдаггүй. Давд сурдаг цагта. За тэр. Надад юуны хүч байх вэ? Ганцхан эв шүү дээ. Амрах гэж ирсэн хүүхдийн хүч тэнхээ битгий барчих. Өгчүүд бөхөө ярьж байхад та нар гушуугаан хангид сургуул дээрсэн. Өсгөд сурсан зан өтгөхөд дагдаг гэж үнэн юм да. Али хүүхдүүд минь эрт хэсэг явцгааж үз. Нараага дагуулад ах トゥ нараараа ор. Нутгаа үзүүл. Бид нартай навчраад яах вэ? Өвгний сайхан аврыг өөдгөө ихнэр утаана гэдэг чинь эндэ. Миний хүү битгий юм боддоо. Эднэр чинь иймэрхүү л яриатай улс байгаа юм. Моринд хэрвдээ. Ууд нь хөдөө өссөн юм баха. За яамаа та хүн.
Ээшлэх үү? За тэгье. Чи миний асуудлыг буруугаар ойлгоод байх юм аа. Чи өөрийнхөө зургнуудыг архитектор хүний нүдээр биш, жирийн хүний нүдээр сайн хараад үзэл дээ. Тэгтэл мэдэгдэнэ. Би ойлгож байна. Тэгээд Яагаад манай зарим нөхөд юм хийх үрдэл үндэсний хэлбэртэй байх хэрэгтэй зүтгээд байд юм бэ? Миний бодож байгаагаар бол тухайн үеийнхэн барилгын хөгжилд байгаа дэвшилттэй арга хэлбэрийг эзэмшиж чадж байж гэмээж нь л тэр үеийнхэн хамгийн сайн сайхан барилгыг хүн барьж байгуулж чадна гэж би боддгийг. би хэлбэр маяг гэж буруу хэлсэн байж болно. Ямар ч байлаа гэсэн архитекторт тэр улсын үндэсний шинж маяг заавал илэрсэн байх ёстой биз дээ. Энд тэр шинж алга байна гэж юм. Тэгээч архитектурын үндэсний онцлог зөвхөн маяг ордог биш. Конструкц яах вэ? Орон нутгийн тохиромжтой материал яах вэ? Чимэг зураг яах вэ? Хамаагүй юу? За, тэгээд Чи аан гэж байна. Мехикогийн шилбетон цамхагийг Нью-Йоркээс юу ядгаж өгч байна вэ? Скеросын монументал зураг. маа. Ер нь чивэд хоёрын маргаа маань зураг төслөөсөө хэтэрхий адуураад явчлаа. Тэгвэл энэ зураг төслийн тухай ярил л да. Чи зөвхөн гаднах хэлбэрийг яриад бай. Жишээ нь энэ танкмын зохион байгуулалтыг харал да. Үндэсний бүхий барилдаанд зориулж бүхий гараа, шүүгчийн байр, цөмөн дүрм ёсоор байрлуулсан. Нэг харахад танкмын зохион байгуулалт нь аль ч улсынхтай адилгүй ч гэсэн олон улсын ямар ч тэмцээн явуулахад саадгүй гэж би бодож байна. Би энэ талаар яриаггүй. Бүх нийтэд нь ярьж байна. Би ч мөн адил. Гаднаас нь харахад орчин үеийн барилга, дотор нь харахад үндэсний маягтай байхаар бодож хийсэн юм. Тэгтээ чи орчин анхаарсангүй. Энэ орёны барилга, байрлалт, зүлэг ногоо. Удамшны чигийг хараач. Чиний төлөвлөсөн барилга энэ бүхэнтэй авсалдаж байгаа мó? Энэ хэсэг ерөнхийдөө саарл байхад чиний ордонд гэж бусдаасаа хурцтаад байдаг нь хаашаа юм бэ? Чиний тэр нэхэд байгаа үндэсний шинж маягтай чинь холбохоор Монгол хүн ямар шүүнгэн дуртай вэ? Тэрний үе бас бодож хийсэн юм. За чи тэр маргаад яах вэ? Техникийн зөвлөд маргааныг маань таслах юм чинь. Түнтэй яри гэж. Та нар ороо 6 дагт очихоо. Бид За мартаарай. нутгийн дэнэсийн хотарч байлаа да. Байна уу? Хэн бэ? Төмөр. Нара. За ингээд тань л болох шиг дээ. Ийм алдартай үстэй танил байна гэдэг надад ч гэсэн жагшаастай хэрэг. Би удахгүй гадаадад явна. Чи надад юм хүн захиж болно шүү дээ. Би ч заа гэвэл яваг юм шүү дээ. Танд баярлалаа. Зүгээр. Оо, дорч. Яасаар идэх хүн бэ? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Яаж бааж гараад нутгийн дэнэс тэгээд хотарсан гэж шүү. За. Чи битээ уйтгарлаад байгаа ч. Маа, нара. Төмөр яасан бэ? Ирээгүй яа? Одоо хоёр. За танайхан сайн байцаа. Чи бит. Оо би айргуу. Айргуу дой. Айргуу. Та нар доржиг дайлаарай. Та надад утасныхаа дугаарыг өгчихгүй юу? Юу чи яаруу юм бэлээ те. Ямаа нэмэ халуун дээрээ гэдэг үстэй. Чаар юу болж байлаа? Зүгээр. Буянгаа. За зүгээр баярлалаа. Сайн байна уу? За, нэг хүн. Аав маань зодог тайлсан да. Али үзье. Хөөе, юу ч сүртэй боогоо. Аав энэ ахт. Одон наадам ганцгал явсан юм гэдэг. Аав нь залуудаа нэлээд хөдөлгөөн дээр явсан юм биш үү? Тийм биш ээ. Наад чинь өөртөө идэгдэг эр хүнээ л зам даах. Тэр ч тийм шүү. Тийм шүү. Маагаарай. Тэнцэнд явахдаа чи энэ ногт аваад явна шүү. Боёмгоо. Яасан ч хал суулчих. Та нар чи юм идэж уудгүй яасан улс вэ? Өөр хэнд ямар санал байна? Надад санал байна. Залуу их нацгаас очир туршлагаараа хамаагүй давуу харагдаж байна. Манай зарим хүмүүс өөрөнхийдөө саналаа нэг тодорхой хэлж чадахгүй байх шиг байна. Энэ бол буруу. Миний бодоход хашир бах очрыг
явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мастер юу гэж бодож байна? Шинэ хүн явуулах нь зүйтэй. Бүх юм хашраар болдгоо. Очрын санаа нь бавч чадал нь хүрэхгүй байна. Өнгөрсөн жил хашир туршлагатай гэд бид явуулсан. Юу боллоо доо? Амжилтанд буурч байна. Нацаг илүү байгаа нь ил тар гэж байна. Ер нь бид багийнхаа бүрэлдүүнийг зоёгтой хөөцөх цаг болж. Ийм учраас би төмрийн саналыг дэмжиж байна. Тэгвэл очрыг хасаад нацгийг явуулахаар тогтох шив дээ. Сайн байна уу? Сайн. Энэ жил өнжилөө дөө. За юу болов? Аливтайхан юм хийгээд яасан? Гараггүй тавьчихгүй нацгийг явуулах болсон. Зөндөө маргаан болоод сан туваагдаад байтал төмрийн санд нэмэр болчихлоо. Энэ удаа өнжижтэй. Чиж томорч байх шив. Юу гэнэ? Адилхан бүх байж нэгнийх явуулыг шаах санаатай. Чи миний барилдахаар хийх хасч байгаа хэрэг үү? Эрхийн тухай яриаггүй. Тэмцээний тухай ярьсан. Чи өөрөөсөө мэдж байгаа шүү дээ. За чи намайг дар харгаан олж. Үр хүүхэдгүй чи өөрөөрөө дуусан да. Үнэ чи хожрын өдөр миний хүүхэд барилдсан шүү. Байж. Тэр цагт хэн хэнийг хасах бол Чи ер нь зүгээр байгаарай. Мэдв? гайгүй. Зарим нөхцөл нь ямар ч байсан чинь дэмдүүштэй санал шүү. Үгүй ээ, энэ хэрэгт би огторчихсон. За ямар ч байсан төмрийн зөв. Баруун нэг л хууцлал зэрэг байна шүү дээ. Чи тэр ойлгохгүй. Юу? Даржа. Бүш даржа. Юу? Чи ер нь шал дэмий юм ярих юм байна шүү. Би яасан. Би бүгдийг үгүйсгээгүй дээ. Юмыг ер нь орчинтой нь холбож ярих хэрэгтэй юм шүү дээ. Би чамайг ерөөс ойлгохгүй байл. Яагаад? Дарж төмрийн зүг байх шүү дээ. Юунд суугаагүй мөн ажил чинь бүтсэнгүй юу? Тийм ээ. Хайж амрахгүй юу?
ийм сайхан байшинг юуг нь голдгүй юм бол тоо. Хавдаа хүмүүнийг чинь цөмөний сайхан хураагаад янзалчих. Баярлалаа Сүрэнгуй. Та энд нь хураачаарай. Юу тий. Орж болох уу дарга. Хай. Хадмын хор нөхрийн нутаг захижээ. Чи сайн уу? Хай. Өвгөн чинь ойрхон сурвалжлаганд яваад бүтэн сая өдөр ирнэ. Хүүгийн минь аваад байж агараа гэсэн. За баяртай өвгөн чи яраад байна. Заанд минь хүргэн шүү. Дороос ийм хоёр том ногоо нүд хой. Чи юу? Энд сохо. Энд дэмий. Тийшээ сууя. Наад дүүдийн бичиг үзүүлээрэй. Аль үзээ. Яах нь? Яагаад оройтов? Амжилттай юу? Хөдлөм удаах. Яасан? Нөгөө барилгын зурагч бас л бүтдэггүй. Тэгээд Энэ бөхөөл хаяхаас та. яаж байгаа нь тэр үү? Ажил чалгаатай бас тэгээд Чи юу муу ч юу та? Бөхөө хайна гинэ. Тэрэн шигч худлаа юм байхгүй. Чамайг бөхөө хайчдаг юм бол адаглаад аав намайг бариад идчих юм байгаа биз? чи аавын хэснийг дуулаа юм. Дуулгах гэж хэлсэн юм чи дуулахгүй яах вэ? Тэгээд ч бүхэндээ хайртай хүн бүхийн удан дотлохыг юу таашаа өгч.
тэр үгийг аав хэлсэн болохоос биш би хэлээгүй баха. Өнөөдөр аав чинь хэлсэн. Маргааш чи хэлэх юм билүү? Би чам хайртай болохоор дуулсан ч дуулаагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг явдаг. Удах тусам хэцүү болон төмөр. Дэмээ юм битгий бодооч дээ. Бодохгүй ахын харгаад. Олон хүнээс би хэмэр хөөгдөө. Намайг уучлаа. Би юуч хэнийг ч хаяхдаггүй байна шүү дээ. Нарам тавшир. Айста. Ёс. Төмөр! Та хоёр эргэлж дуусаагүй юу? Цай болчлоо. За. Одоохон явдаа. Сайн уу? Сайн явж ирөө. Сайн. Хүүгээ авах гэж ирлээ. Төмөртэй суунд явчихсан. Чи хоол идээд явал та. Би хоол хийж юм. Нэрээ сайхан үнэртэж байна. Тэгдгийн билүү? Тэг. Бүтэн сайн өдөрч. Гэрээ ажил мундах биш те. Ястаа. Хөөс цагаа. Өнөөдөр чи ингэж хийдэж болно үү? Болно. Ээж надад зөндөө авч өгдөг лөө. Ердөө зүгээр. За тэгвэл төргөнд суу гашилчих шүү. Тэгвэл явангуудаа идэвтэй. Тэгэл. Цагаа яа. Одоо жоохон тоглох ихээр нарчихлаа. Нараа, нөмөрх юм аваад өгөхгүй юу? Алив би. Орж болох уу? Зоригч нь хөрвөл орно доо. Гал гэдэг нь. Ма. Ийм чир байх гэж дээ. Өнгөрсөн шин нэг авторчин хүүхэнтэй хуучлаж хандсан. Чи юм аа. Чи бид хоёрын үеийн 5 хүүхэдтэй 600 гаруй хань маллаад отор хийж явдаг юм. Эзгүй хээр газар шинжэнгөө бороо шуурга нөхөр нь жил бүр пуурт явдаг юм баха. Хичнээн цогцгийн бүү мэдтэй. Санаач тэр юм уу? Савл хийвэл нөхрөө яриад унах юм. Нөхөртөө сайнах юм байна. Өөр юм ярьж байснаа дахиад л нөхрөө ярих юм. Гэтэл бид юу боллоо? Намайг хэд хоног ийшээ тийшээ сурвалжлагаар яваад ирэх бүрээд л бөөн хэрүүл маргаан болдог. Тэр хүүхэн ч би ч ялгаагүй юм хий бүтээ гэж бодож байж тээ. Та хоёр тэгээ зөвхөн ийм л юмнаас болсон хэрэггүй. Өөр юунаас болох вэ? Бид юугаар дутлаа? Үр хүүхэд таглаг байл, машин бүгд байсан. Санаа сэтгэл нийлэхгүй болохоор ямар ч аргамжаа тогтоож дийлдэггүй юм баха. Одоо тэгээд ахаад нийлэхээс өнгөрсөн хэрэггүй. Бүх насаараа ингэж ганцаараа амьдрна гэдэг чтэй. Яах юм бэ? Сэтгэлгүй хүнтэй сууж, сэтгэлийн сэт болсноос сайхан сэтгэлтэй олонтойгоо уймж явсан дээ. Би ч ингэж л боддог болсон. Цагаа юу? Ороо. Нөхөө.
Наад хувц чи яачаа вэ? Би наадах чинь зайрмаг авч өгөөд эн чинь өөрөө. Яаж байгаа юм бэ? Наадах чинь ангинаас салдгүй хүүхэд байгаа юм. Зүгээр эр хүн дажгүй. Алив. За би янзлаа. Хоолоо нь өвднө айгүй. Гайгүй байгаа. Ишээ. Даа чи хутс юм аа. Энэ хоёр ингэж л явж л дээ. Чи ч юм уу худалж ир юм да. Та хоёр нааш нь хоолоо ид. Алив хоёулаа бошоохон хувцаа цэвэрлэж. Тийм ээ. Тэгэж болох юм. Юу? Тэги. Дарга та намайг дуудаа юу? Тэг. Суу. За. Баяртай. За нөгөө зурга юу болгож байна? Засчил байна. Одоо дөхөж байгаа. Дөхөж байгаа гинэ. Юу гэсэн үг вэ? Ээлтгэл энтергээд л шалтак хэрэггүй. Биднэрт зураг хэрэгтэй. Би энэ камерын ордон олныг үдсэн болохоор бид чамд найдсан юм. Онлын маргаанаа дуусгаж ажил эхлэх юм шүү. Анхны үдээний болохоор ч Тэр ч аргагүй. Гэхдээ бид хэд гарахаас өмнө үгүй. сүүлчийн хугацаа шүү. За. Сүүлийн үед бие тоож байгаа юм биш үү? Явж эндчгүй тэндчгүй болов да. Бүр байсараа ресторан гэсэж хүн дарамжлаж явдаг болсон уу? Хүн надад яаж л хандна? Би тэгж л хариулна. Сэхэт уудс гэж байх. Ингэч байх гэж. Яагаад ч юм бэ? Тэссэнгүй? Тэссэнгүй гинэ. Хүн бүр төсөөр алдвал юу болох вэ? Би ойлгож байна. Явж болох уу? Яв. Өмрөө чи нуусан цантаа авч явах уу? Хадуун зан дараа болох юм уу? Хүйтэн сэрүүн бодоод хэрэг бодно шүү дээ. Би чамдаанд чи хийчи. Ороод нэг. Одоо унтж амраач. Чи унтж явъя дуусгаад. Кофе чанууд хоо. Тэр чин сайхан санаа байна дэх. Комплекс. Орчинтойгоо холбоо гэдэг чинь байна. Арион нь ордондоо юу? Орд нь Ариондоо юу? Арионыхаа барилгад ордноо бохируу. Үнэн. Энэ Арионы барилга миний проект хоёр хоорондоо өөр авцалтахгүй байгааг би одоо л ойлголоо. Энэ орой болсон хон чи хүн амраахгүй яах юм бэ? Байна уу? Дорж уу? Уучлаарай. Би чамтай нэг юм зөвлөсөн. Яараа хөвгдөд орсоноо сүл. Тэр хөвгдөд модоо усандаа тавь. Сүр болгоомжтой. Та нар яа? Нацга. Зүйтэй. Сүр урсгалаа. Болгоомжтой хөвгдөд болгоомжтой. Урсгалаа сүр. Төмөр модоо усандаа тавь шүү. Усандаа. Тэгээ сүр. Зүйтэй. Яа. Ансаажиг даа. Төнгөж. Ой. Төнгө.
Сайн байцгаана уу? Сайн уу? Сайн байна уу? Сайн явж ирв үү? Сайн. Заавч нэрсэнтэй. Би чамайг авч ирлээ. Энэ боолтой би наран чамд явуулсан. Би наранг цаашлуулад энэ навшаар чи яхан үхрийн хориг чанад явуулахгүй гэж хэлээд. Надад чилээ олддог болов? Харин ээ. Сайн. Хүү сайн уу? Сайн. Чи ч одоо энэ үндэ сарих оруулдаг юм уу? Чи намтай ингэж харьцсан байсан загтал намаа хийдэг болно. Чамайг ч одоо тэнхэгээр хайдсан байгаа үстэй. Гэхдээ ганцхан хайрыг уж мах эцнэр тэнхээ суудаг юм даа. Нэрээ нэг намайг уншаа суудаг хэрэггүй. За, би гэдэг хүн ч мөдхөн бөхтэйгс эрдэмтэнтэй барилддаг хэрэг гах нэ. За, нүднийхээ жилийг л авч барилдаарай. Хүнд соёл хэрэгтэй. Бид шинжил ухаан техникийг хөгжсөн үеийн бөхчүүдтэй барилдаж байна. Эрдэмтэн бөхчүүл ч бий. Тэгэхээр маш гоё юм. Тийм хүмүүстэй чинь тэр зэргийн ухаанаар л барилдахгүй бол анхнаадам зодглож байгаа чадaltaй хүүхдийг хөгшин арслан яаж унгаадаг шиг шидчих шүү дээ. Тэгэхээр хүч ухаан хоёрыг аль альнийг тэнцүүлж байж л дэлхийн дэвжээнд ноцолдохоос За бол битгий сүрдвэл. Би их сургуулийн хичнээн оюутныг цовруулж л аргисандаг. За тэдний уншсан ном миний уусан аргинаас их л байх. Чиний хүчийг тэд нарынхтай яаж зөөрлөх вэ? Байна уу? Наран бай. Я харлаа. За тэг. Наана захиад үлдээч. Би одоохоо очлоо. За. Хоолой даваа. Би нэг төрөгхөн яваад ирэхгүй бол болохгүй нэ. Манай нэг багшийн ижийнхэн би муудаад оронд нь очиж суухгүй бол болохгүй. Би удахгүй ирнэ. Чичирийн гэхэд одоо ачигчаа яадсан хүн болж байна. Чамайг багт ачтаар яах юм? Тийм би. Энд ч одоо миний байнгын дасгал шүү дээ. Ачи дуусаад нэг үтхүү. Хайчмар сарагдаж байна. Марлаа. Үгүй. Нууц задарна. Жинхэнэ мөгчин жилдээ ганц барилддаг юм. Чи тай чэгээ барсан баха. Аав чи хэлдэг үг мондо. Миний энэ зэрэгтэй бүх байгаа нь одоо чиний хүч шүү дээ. Бөхөө төрүүлдэг гэж яасан өнөө үгүй. Ер нь хүн хүний хүч нь тэмээ хүмүүжийн хүсэл гэдэг вэ? За. Яас гутаа бараа байж. Алив. За. Хогонгаар асгаж юм шиг гэнтгэн сутгачлаа. Яасан ширүү бараа вэ? Суучихгүй явсан. Танай хөөгтөвч их том болж яах. Төмөр нарамтай хоёр одоо манаагаас гарах хүүхдийг ав. Баярлалаа. Элдвэн юм бодох юм. Бодох юм байхгүй. Ердөө л тэг. Түргэн байж. Аваа жоохон амраа. За. Бөх болох гэж байгаа хүн чинь иймхэн юмд ядардгүй юм. За, энэ чинь бөхөж магадгүй байна да. Та ч овоонуудтай хүү юм. Улсын начин очир. Ахчин залуудан аслан хүртэл авчил явна. Та чинь төмрийн аав. Тийм ээ. Чи миний өв танд танилгүй яах вэ? Даанч адилхан байсан.
Дахиад л орох нь. Арслангуй. Та манайд орж цаа угаач. Хүүхдүүд наад түлээгэн түрххэн шиг зөөчгөөрэй. За. Орох нь байж. Өнөөдөр бүргэн дээр. Долгоор. За. За. Чихэр. Та нарын навшаад татаж яваач. За. Тамиг. Нэго. Май. Хоёр гараараа. Болдооны шир гадаагаар тогдё. За. Тамиг. За, баярлалаа. Цаадхай чинь гадаад мадаад явна гэдээ болоод ирсэн чинь болоогүй шимтэй. Хөө мачалга. Хүн амтан үдэхгүй ээл цолоор гисэн эзгүй айл байх юм. Яахалтай. Боловсон ай. Боловсон ачхатаа. Харин танайх чинь Манай гэдэг айл чинь олон хүүхэд божигнсан ирээ зэргүй л айл байгаа юм да. Ой долгоор. Божигнэт. Мартнаас очир та хоёрын дарга юу бол тарсан бэ? Юу болох вэ? Би дарамжсан хэрэгээр донга валсаасан. Хөнгөд хач юм шүү. Чи. Тэр үнтэй хөөгч шалбар хийж байдаг. Би бол шагал мгач байсан. Тэгсэн багш свиттэй юм болно л доо. Төмөрч. Энэ авгаатай сууснаас хойш биш болсон юм. Удам судрaan бодсон ч тэр би хээгүүгээрэн хэлээ тавьчихсан чинь бит хоёр тангараг дасарчаад байна. Ямар над шиг начингараа өтөлж явав штт. Залуу юм болохоор нь засар гэж бодоод зөх газарт нь үрдэл битсэн. Намайгч их л доромжилсан доо. би эцгийн хувьд сонслоо. Харин ийш нь хавживын бичиг шидэгч эр хүний хийдэг ажил биш таах. Харин чиний хөвчин зөв явбал шивцээс дээгүүр солон төрж магадгүй шүү. За би явах уу та. Үгүй. Та суухгүй ягаа? За зүгээр. Зарцаантаад туслаараа, авраараа, намайг татаж гаргаараа, би чадахгүй нь вэ шүү гэж бахирч гэнэ. Тэгсэн зарцаан сандраад тонтогнохон, бондогнохон гүйсээр л гахайганд очиж гин. Тэгэл гахайнаас гахайгаа та хэдхэн ширхэг хялгас өгөөчтэй. Би таны хялгасаар чинь дээс томоод найзыгаа татаж гаргая. Сайн байж байгаа. За яа. Гайгүй. Ижи чи би яаж юм? Шүн түргэн дуудаад үзүүлсэн. Өглөөнөөс хойш им тан гисээр агаад өдий болчлоо. За би явъя. Аав хөдөөнөөс ирчихсэн би явуулгүй горгүй. Би өдөөс хойш ирнэ. Баярлалаа. За, аав сайн явж ирв үү? Мэндэл явж ирлээ. Нараа ирээгүй юу? Хэмэдгийм. Өцөгдрөл гарсан. Та ингээд хоолундч сууж байгаа хэрэггүй. Наран заримдаа хүн хөрөлцөхгүй болохоор жижүүр хийдэг юм. Уцтаагүй юу? Хонвол уцаар хэлдэгсэн. Мэдэхгүй. Нэг юм дуурчиг байна дээ. Утсан ч юм уу, хаалган ч юм уу бүү мэд. Өнөөдөр ядаж ирдэг байгаа та.
Энд хоолунд бэлдээ тавьчихсан байж тээ. Эзгүй айлын шүүгээ удал суух хэрэггүй. Наран байна уу? Сая гарсан. Жижүүр хийсэн байж тээ. Сайн байна уу? Сайн байна. Аава. Танд битэрийн амьдрал хамаагүй шүү дээ. Хамгийн их хамаатай. Чи сая бол би баяртай хүн. Надад одоо гөршин хоньны нас алга. Би чамайг л гэж санаж сарвайж явдаг. Чиний байж байгаа энэ. Хайртай бол дуугүй явж үзээч. Чиний олон жил дуугүй явдаг юм бэ. Болж үтдэг болов гэж их л харлаа, сургаллаа. Эзэнгүй хөхөрсөн гэр энэ тэндгүй хөдөө гадаа хонсон хайшин айл юу? Хин маань ажилтаа та өөрөө мэдэж байгаа. Ажилтай болгон айлаар хонж явдгүй үедээ. Тэгээд эм хүн. Аав маань учрыг олж ярьдагч болоосоо та. Эхнэрийг өмөрсөн эрх хүн өөдөлдгүй юм. Ер нь эрх хүн авгаатайгаа их орооцолтохоор аав ээж ах дүүнэрээ ч мартдаг. Чамайг овоо юм болох нь гэж бодоод зоддог шуудгаан хүртэл өглөө. Энэс илүү яалах гэсэн юм бэ? Энд чинь хүнээс илүү үнэтэй юм бол авал та. Ааха. Чи ийм дээрэн тулаа юу? Эцэг өвгдийн маань нандин зодог шуудгийг эхнэрийнхэн оймос худалтай хамт хийчихэд бас тэгээд газар хаяна гинэ чи. Төрсөн эцгийнхээ өмнөөс юу гинэх вэ? Иймэрхүү айвал босхыг чинь дахиж алахгүй гэж мэдээрэй. Бид хоёр нэг нэгийнхээ сэтгэлийг бодож явсаар байгаад үдээ болсон хэрэгэлтэй. Эцэггүй хоёрын тангараг тасалснаас би л явсан дээр. Чамайг энэ хар бараанаар хөөгөө юу? Хөөгөөчгүй л дээ. Нэгэнт л хүнд жаргал өгч чадахгүй болохоор гэрийн бог болж суугаад ч. Гүй хүмүүнээ хэн ад үзээд байгаа юм бэ? Ад үзэх юу ах вэ? Үнэн л юм хэлж байгаа. Би юу ойлгохгүй. Танаас би нуугаад яах вэ? Миний зүрх муу болоод хүүхэд гаргаж болохгүй гэж эмч нар хоригддаг юм л да. Иви охин. Нөхөр чи юу гэх юм? Зүрхээ сайн эмчлүүл гэдэг юм. Ухаантай л хүний үг байна да. Хөөе юу? Тэр хадамд чинь ер нь ямар хамаатай юм бэ? Би сайн нөхөр сайн эмч хоёрын хүчинд үдий зэрэгтэй юм ах.
Тэгээд ч төмрийгээ хүний эвдэлдэг жаргалыг эдэлж үр хүүхдээ үзүүлсэй гэж бодох. Та хоёр залуу байна. Бүх юм ёсороо болно. Бие биендээ сайн улсууд. Салаад хийцээ жаргал үзэхгүй. Норчч хүн хөвдөж амарна. Аав чинь зөв. Уучлаарай. Хинбэ? Би байна төмөр. Сайн байна уу ихчээ? Сайн. Нараа байгаа болов? Шөнө болохоор л авгаагаа санаа юу? Их болж үзээгүй эмэгтэй хүн шиг эмзэг сэтгэлтэн байдгүй юм шүү. Та нар сайн хүнийг битгий гомдох. Эмэгтэй хүнийг гомдохороо хизээч иргэдэггүй. Хогч нь болно шүү. Ариш. Болох юм бол чи толгоогоороо хариуцсан шүү. За юу. Тэ эцэг шүү юм чинь хаав. Би хоёо үсэлмээр. Яах юм? Аавын цаг мэдж байна. Маргааш эртнэсэн. Төмөр. Чи яаж вэ? Уурлаад байгаа юм уу? Нөхрөө мөртөч гэж юу болов? Зүгээр. Бэлтгэл таслаад арай гэж нэг ихээр галзуу солиот юм шиг. Яачгаа. Тамирчин хүнд биеийн дээрээс гадна сэтгэлийн их хүч хэрэгтэй. Өөрийгөө, нөхдийгөө бодооч. Тэгээд яа гэж? Өмнө чинь ийм хүндтэй том тэмцэн хүлээж байхад ингэж болохгүй. Уучлаарай.
Байна уу? Хараа юу? 21 220. Байна уу? Нараа юу? Би төмөр байна. Байна уу? Байна уу? Байна уу? Би чинь урдхаасаа овоо болж байна. Шинжилгээг сард нэг удаа хийлгэж чад байхад болно. Баярлалаа. Гэхдээ зүрхний өвчин хэцүү. Үйл ялах юмнаас болоод дахих явдал бишгүйдээ гардаг. Тэгэхээр ажил төрөл гэр орондоо аль болохоор дайдан байхыг хичээх хэрэгтэй. Одоо зовх юмгүй болсон юм чи. Юу болов хүн? Танайхан зүгээр бидтэй. Төмөр бит хоёр. Битээ үйл хүн нараа битээ. Тавшир. Тавшир. За юу болов? Зүгээр. Чи яагаад уйлаа юу? Зүгээр. Бүх юм зүгээр. Сайн нэг мэдсэн энэ юмчид би хамаг үннээ ярьчих. Энэ юмч чи ёстой сайн хүн юм аа. Чи яваач. Мураха. цагаako сайн юу жирүү? Сайн. Сайн байна уу өндраа? Тэндээс зургийг автраад авчихгүй. За. Чи мэдхэн хүүгээ тэр. Чи яаж байгаа юм бэ? Тэмцээнд явахаас өмнө хямраа сэргээе. Аавын зодог шуудаг яаж вэ? Таарч байна уу? Ястаа гой таарч. Энэ орой энийг амсгаад заавал төрүүлнэ. Айдч намайг цодлоотгооч. Бүгэт нарамдах Монгол.
За, миний гараа ямар бай? Мундгаа. Бүхэн гараанаасаа бүсгүй хүн цайнаасаа андшгүй. Чиний гараа чи нэг л биш байлаа гэж аав хэлж байлаа. Алиг чана манай гаргатгач. Тэр бүхий нэр юм бэ? Нэр нь Төмөрөө. Батач, уш батга батач. Шүр. Би дандаа марчих. Би явхаас өмнө эмчтэй ч уулзсан. Яах юм бэ юм шиг. Би ямар хүүхэд биш. Яа тийм. Харин чи аавда захиа бичсэн үү? Бичлгүй яах вэ? Бичих мэдэхтэй алд дэдэм захиа бичээд явуулчихсан шүү. Яаж байгаа чинь энэ вэ? Имчилгээ дуусаагүй байхад ядаж нэг жил хүлээж болохгүй байсан юм гэж юу? Чи надад үннийг хэлчихсэн бол дээр байсан юм. Тэгээд бас эмнэлгийн нэр барьж худлаа хэлдэг нь яаж байгаа юм? Гэрүүл салсан бол таны нэр цэврүүлдэх байсан уу? Надад өөр арга байгаагүй. Худлаа хэлснээ би өөрөө хариуцсанаа. Би чиний амийг хариуцж байгаа хөө. Хэдэн сартай юм? 3. Одоо бүх шинжилгээ хийлэг. Яаралтай шүү. Би энэ хүүхдийг заавал гаргана. Хүүхдэд эрүүлэх хэрэгтэй. Ирээдүйн хүүхдийг эртнээс бодох ёстой гэж би танд хэлсэн биз. Тэгээд төмөр хэдэд явах юм? Бодохгүй явна. Хэдэд ирэх юм? Мүд ирэхгүй баха. Хэд орноор явна. Дараа нь дэлхийн аврах шалгаруулах тэмцээн шууд очих юм гэлээ. Их удах нь дээ. Төмөр гадаа байгаа юм уу? Нааш нь оруулаад ирээч. Би өөрөө өөрийгөө мэднэ. Тэгвэл би Энд чи би танаас ганц юм гоё. Төмөртл битгий хэлээрээ. Хүүхэд төрүүлэх таны эрх. Биеийн чинь байдлаас болж болохгүй гэж хэлэх нь эмч бидний үүрэг. Одоогоор сүйд болчихсон юм алга. Гэхдээ байнгын хяналтанд байх болж дээ. Наад шинжилгээнүүдээ хийлгээд төргөн ирж үзүүл. Баярлалаа энэ чи. Зүгээр. Баяртай. Баяртай. Зүгээр үү? Зүгээр. Харин бүр урдынхаасаа сайн байна гэсэн. За яамаа. Тэгээд сард нэг удаа шинжилгээ хийлгээд байхад болно гэж байна. Чилийн 52 дугаар ирээсээр зорчигчид суудлаа эзэн. Внимание! Пассажиры, летающие в Эстонбиксе-2, Ландатор, Москва, просят на посадку. Attention, please. Passengers flying from Ulaanbaatar to Moscow, flight number 52, are requested to board the plane. Thank you. Attention, s'il vous plaît. Les passagers de l'avion 52e à destination de Ulaanbaatar à Moscou, reprenez s'il vous plaît vos places. Merci.
Юу ч ядуу юм те. Яасан задарсан хүмүүсээ танаа. Хэлэхгүй та нарыг зодсон шүү. Чи юу? Ажигсэл чи юу? Гэт лам багшин зодоод, загнаад, жанчаад, нүдээд л байж гин. Гэтэл барьцаан зэргүүд гэт л ороод ирж. Та нар санаж ийн хүүхдүүдээ. Түрүүн би энэ үлгэрийг ярьж өгсөн шүү дээ. Нараа мэдээ чи миний цамцыг оёо дуусгачихгүй наадахаараа яах нь вэ? Би цэцэрлэг дээр хүүхдийн бүхий секс байгуулах гэсэн юм аа. Майсуу. За яасан яшигтай юм ярих, санах, хийх, цөмөл бүх амтны үрсийг төмөр шигээ дандаа бүх болгохтой юу? Харин хүүгийн минь битгий уруу татчихараа. Одоо ч 20 дугаар зам. Электроник самцар гэж байхад зодог шуудаг. Ундраа минь. Төрөлхийн барилдах дуртай хөдөлгөөнтэй хүүхэд гэж байх юм л та. Бид нар чинь зүгээр л сахилгагүй нэртэй болчих юм. Гэртээ эцэг их нь хөдлөгөхгүй. Бид нар цэцэрлэг дээр хөдлөгөхгүй. Тэгээд ч одоо чинь хүүхэд барилдаа тоглоод байхаар атайхан газар ч үгээр эргэн тойрон л цалмал зам болчих. Хүү өнөө цаг чинь болчих чи. Нэрээ тийм ээ. За юу болдог болоо?
Яаж дэлхийн аваргын хөвөртлөө шүү. Та хэдэн хүүхэдтэй? Бодохгүй анхны маань хүүхэд гарна. Танд баяр хүргэе. Харин та хүүтэй болохыг хүсдэг үү? Охинтой болохыг хүсдэг үү? Надад ялгаа алга. Бөхчүүд хүүтэйх хүсдэг үү гэж үү? Хамгийн сүүлчийн асуулт. Тэ ямар санагдав? Бүхийн тэмцээн зохиож байгаа орон бүхэн надад сайхан санагддаг. Бүхийг ер нь спортыг хүчээр сарих хамгийн шударга арга гэж үздэг юм. Танд баярлалаа. Төмөр манд сансандаа хүрлээ дээ. Тангтад баярлалаа гэж хэлдэг. Сайн байна. Би энэ цогттой. Тэгтээ нөхөлтэйгүй шүү. Би өөрөөсөө доош хүнийг байлгах дургүй. Та ер нь хатуухан бастай хүн юм аа та. Харин та намайг ялсан болохоор би таныг хүндлэх гэж төрөвчөндөө хүрлээ. Та одоо дэлхийд цуутай хүн боллоо. Аврах гэдэг сайхан чадвар дааж явахд хүндхэн ачаа да. Та орсоор сайхан ярих юм аа да. Миний гол өрсөлдөгчд орсууд байлаа. Оростой сайн барилдыг гэвэл хэл соёлыг мэдэж тэдний ололт төсөлийн бичдэг хэвлийг ашиглах хэрэгтэй яа да. Гэтэл энд Монгол гэж нэг өрсөлдөгч гарч ирлээ. Та нарыг таагаагүйдээ харамсаж байна. Та одоо монгол хэл сурч эхлэх үү? Хэлийг сурахгүй ч гэсэн та нарыг судлахад болно да. Манай эцэд ашигтай хүнэл гэдэг юм. Долларын ичдэг мэдэх үү? Юм чи? Чи гэнэм байна. Удахгүй мэднэ. Доллар гэдэг чинь ялагдлыг тэнцвэж, тэнцлийг ядуулж өгдөг юм. Бид үнэн барилдаанд дуртай. Болдогсон бол би ч гэсэн дуртай байхсан. Та уухгүй яа? Зүгээр. Надад бөхөөс гадна амьдрал гэж нэг ширүүн даваа байна. Давхал хэрэгтэй дээ. Та аваач. Байлгүй яах вэ? Сайхан хүүхэн байна. Таны дэлхийн авраг болдгийн бас нэг нууц нь энд байх нэ дээ. За, сайхан Монгол бүсгүнтэй л явуул. Чи хүүхдүүдийнхээ бүртгэлийг бичиж дуус. Харагдав. За яамаа юм. Баяртай. Баяртай. За би чи яаж вэ? Зүгээр. Гэртээ хэвтээ жаахан амарч чадахгүй махач юу. Гэрт зүгээр суугаад байхаар өдөр өнгөрч өгөхгүй хэцүү юм аа. Тэгээ эднийгээ санаадж байгаа юм уу? Сайн байна. Ирмээр санагдаад? Арахгүй шүү дээ. Хүүхээ өнөөх хэцүү хадамж яасан бэ? Хөрхидээ ижээ аав хоёр маань удахгүй ирнэ гэж захиа ирүүлсэн. Хүүхдээ маань харж өхийн гинэ. Хөрхидээ гүйр бидэн чинь асуултад уймрах баярлах хоёр нь ажихан болсон улсууд шүү дээ. Хүүхээ цаадах чинь шилний галзуу зайлг юм. Их чинь байна. Яхаа. Ээж нь би юу? Чи баггүй. Миний дүүгээ дагтан дээрээс оруулж ир. Дүүн дагтан дээрээс хооч шүү. Миний дүүгээ оруулаад ир. Миний хүн дарахгүй хамаарч. Миний дүү.
Зураг бичлэг хоёрыг харьцуулж харахад бол зүрхний булчингийн ажиллагаа их сайн байна. Гэхдээ би их суларсан үед судасны дутагдал зүрхний дутагдал болчихж болохыг бид бас мартаж болохгүй. Байдал хүндэрч болох юм. Миний бодлоор энэ хүн жирийн төрөлтөөр хүүхдээ гаргаж чадахгүй. Зүрхний юм согог төрөх үед ямар аюултай байдгийг бид бүгдээрээ мэдж байна. Мис засал. Ганц аргал тэр байна. За, хэрэг. Байдал хүнд гэдэг үнэ. Гэхдээ энэ хүний зүрхний одоогийн байдал нааштай шиг бодогдох юм. Урд нь эмчилгээнд тогтмол яваад овоо болсон. Гэтэл гэнти явдлаас болж ухаан алджээ. Энэ нь зүрхний өвчнөөс биш. Сэтгэлийн зочим хөдөлтөөс болж судасны дутагдалд орсон байна. Бидэнд энэ бүгдээс урьдчилан сэргийлэх бүх бололцоо бий. Өвчтөн өөрөө бүрэн найдсан итгэлийн бодож их хүр хоёрыг л аврах хэрэгтэй. Айд зөв идэвхтэй аргыг баримтлал үзэх нь. Мэдцэслээс болоод зүрхний ажиллагаа бүр хүндэрч болох талтай. Энэ зүйлтэй шүү. Гэвч шаардлагатай бүх зүйлийг бэлэн байлгана. Би зомби эмчтэй санал нэгтэй байна. Зүрхний үйлчлэгийг цаг тутамд хийж даралтыг байнга үзэж байна. Эрчим тэмчилгээнээ бүх аппаратуудыг ч гэсэн бэлэн байлгах хэрэгтэй. Төрөлтийн дараа идэвхжиж магадгүй хэрэг хөвчний эсрэг эмчилгээ хий. За, ийм шийдтэй. Ядаж энэ тухайгаан бидэнд бичдэггүй. Хачин хүүхэд шүү дээ. За тэр хүүхэд ямар юм. Эдэн зүрхүү. Охиныхоо халуун чихийг атгуулж боллоо. Би ядахтаа нөгөө мөхөө хол явдаг. Чи мэд битгий яашаад байгаач. Ундраа. Нараа яаж вэ?
Хоёр хоног зовлоо шүү дээ хөрх юм. Өөрөөр хэлэх юм уу юм мэдээгүй. Зүрх нь зогсчих гээд байна гинэ. Эмчи хүчнэл байна шүү дээ. Хүний ханиа гэж ийм л байдаг да. Энэ мөөгөр толгой юу? Амгүй байна уу? Одоо зовлтгүй. Охинтой болсон. За, юу гэнэ? Охин. За яа. Охинтой болж. Ийм айшаар гарах юм нэг зүгээр. Буянга. Охинтой болж. За яамаа дээ. За, онгоц уган болчих. Тас намлаа. За явж үзье дэрч. За яв. За яв. Яа. Охин үзхөө. Төмөр баярсан.